За сайн бацгаана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ гаригийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг вэ гэдэг дээр ер нь жоохон бөөндөд орчих гэж бодлоо. Өнөөдөр болохоор year, month, day, e-month, weekday, date гэсэн хичээлүүдийг 6 year гэдэг бол мэдээж он сар өдөр өгсөн байвал тэнцээс за ингээд доошоо 2 сар. За day-ийг сонгоё. Day. За энэ day-ийг сонголоо D7 мөн адилхан day гэдэг томьёогоо бичлээ D7-ыг сонголоо. За ингээ 22 ингээ гараад ирчих. За 22, 23, 24 гэдэг ингээд мэдээлэл гараад ирж байна. За дараагийнх нь e-month буюу сарын сүүлийн өдрүүдийг тодорхойлдог функц байгаа. За энэ бол өдөр тутамд маш өргөн ашиглагддаг хамгийн чухал томьёонуудын нэг. Энийг та чийжилсэн байхад он сартай мэдээллүүдээс өөрийн хүссэн гариг өдрөө одоо томьёолоод бодох боломжтой гэсэн үг. За start date гэдэг дээр нь за яг одоо нь эхэлж байгаа. За 11 сарын 1 сарын 22 байлаа. Гэхдээ энэ дээр та бүхэн энэ гурван зүйлийг мэдэх ёстой. Хасах 1, 0, нэмэх 1. За энэ дээшээ доошоо өсөж болно. Идлүүс нь бол дээшээ доошоо хөдөлж өсөж болно. За энэ жишээлбэл 12 байж хасах 12 байж болно. Хасах 12 байж болно. За 0 бол хөдлөхгүй, энэ нэмэх 12. Тэрнээс дээшээгээ доошоо яаж л бол яаж хөдөлж болно. Тэгэхээр энэ дээр энэ хамгийн хойдолд months гэдэг бичиглэл дээр энийгээ сайн бодох хэрэгтэй. Month, e-month. За start date төрсөн оноо сонголоо. За хасах 1 байвал яа гэм бэ гэхээр хасах 1 байвал өмнөх сарынх нь сүүлийн өдрийг. 0 гэж байх юм бол e-month. За бүгдээр энэ дээр бүх жишээнүүд дээр сонгоод харчих. E-month D7 хасах 1 байх юм бол хасах 1 байх юм бол өмнөх сарын сүүлийн өдрийг. Тийм байгааз өмнөх сарын сүүлийн өдрийг. За e-month сонголоо, төрсөн оноо сонголоо. Тэг байх юм бол тухайн сарын сүүлийн өдөр. 1 сарын 31. Өмнөх сарын сүүлийн өдөр. Окей. За e-month сонголоо. Months гэдэг дээрээ 1-ээ тавиад өнгөд дараа сарын сүүлийн өдөр. 2 сарын 29. За 12 гэж байвал яах вэ гэхээр мэдээж ойлгомжтой. Энэ дээр бүгдээрээ шууд томьёогоо бичээд харчээ. Энийгээд түгжээд хөдлөхгүй байхаар түгжээд хасах 12-оос сонголоо. Хасах 12-оос сонголоо. За тэгэх юм бол энэ нь өмнөх жилийн сүүлийн өдөр мэдээж 0 дээр бол өөрчлөлтөө авахгүй. Нэмэх 12 байх юм бол дараа жилийнх нь мөн өдрийн сүүлийн өдөр. Ингээд явна гэсэн үг. Энэ тийм учраас e-month гэдэг томьёо бол за тэгээд энэс цаашаа өөрчлөлтөө зөндөө олон томьёо өгч болно. Сар үрийн 15-ыг бүгдийн зоо гэвэл энэний хартал дээрээс одоо за жишээлбэл энэний хартал дээрээс нэмэх 15 ч гэдэг юм ингээд бүр асар их олон өргөн хүрээнд энэ e-month гэдэг томьёог ашигладаг учраас энэ томьёог та бүхэн өдөр тутмаа өргөн ашиглаарай. Өнөөдрийн энэ мэдээлэл дээр болохоор 0 гэдгээр авчээ. 0 гэдгээр авъя. 0 гэдэг нь тухайн сарынх нь сүүлийн өдөр. За ингээд доошоо хуулангууд 1 сарын 31, 2 сарын 29 ингээд тухайн мэдээллийн сүүлийн өдрүүдийг сарынхын сүүлийн өдрүүдийг тооллоо. За weekday бол бас маш чухал томьёо. Энийг бол сураад авахд хамгийн хэрэг болно. За энэ бол ингээд serial number гэдэг дээр нь сонгож авсан он сараа ингээд зоогоод өглөө D17. За энэ дээрээс return type гэдэг нь болохоор за улс орнуудын энэ гаригийн тооллууд зарим нь янз янз явдаг. Зарим нь календаруудыг харах юм бол нэгд өдрөөсөө эхэлсэн байдаг байхад зарим нь хагасаа өдрөөсөө, зарим нь бүтэн цай өдрөөсөө бүр дөрөвдгөөсөө тавтгаасаа эхэлдэг. Энэ зарим нь шашны холбогдлолтой маш олон хүчин зүйлс байдаг учраас янз бүр. Харин монголчууд бол гаригаа тоолох 7 хоногоо тоолохдоо 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р, 6, 7 гэж тоолдог. За нэгд өдөр нь мэдээж даваа гараг ингээд яг ингээд сарын эхнээсээ ингэж явдаг. Энэ бол
Орос манайх эднэр ерөнхийдөө адилхан явдаг. Зарим календарууд нь Sunday-с эхлээ явдаг бол Монгол нөхцөл таарах нь энэ хоёр дахь функцийг авах хэвээр numbers тэгээд one Monday through 7 Sunday гэдэг энэ функцийг авах хэвээр нэгдгээс авахгүйлаад бүтэн 7 хоног тойрдгоо гэдэг энэ функцийг авна гэсэн үг. За энэ ардаас 2 гэж биччихнэ. Гаригээ хаалаа. За энийг бас юу болгоё? Number болгоод энийг хаач. За энийг ингээд 3 дахь өдөр, 4 дахь өдөр, 5 дахь өдөр, 6, 7 нэгдэх. За шалгач бүгдээр 1 сарын 26 хэд өдөр байна? За 20 оны 1 сарын 20 оны 1 сарын 22. За мэдээж 3 дахь өдөр байна. Энэ хараа одоо биднес Microsoft-ийн компьютер ашигладаг яг Америк стандартаар бол Sunday нурдалтай явдаг учраас ингэж гаригийн тоол нь бас арай өөр. Манайх бол Monday-с ахгуулаад 1-р, 2-р, 3-р гэж тоолдог. За тэнгууд Wednesday бидний хувьд болохоор 3 дахь өдрөө тэгээд 4 дахь өдөр ингэж тоолдог. За юм байна. За date гэдэг томьёо бол дараах байдлаар бичнэ. Энэ юуроос маш энгийн томьёо. Year гэдэг дээр нь ингээд 3 тусдаа салангад өгсөн төрөний задлсан мэдээлэлээс year-гээ сонголоо, month-ыг сонголоо, day-ийг сонголоо. За окей. За ингээд нэг он сар өдрийг ингээ угсраад бэлэн болгочтой ийм томьёо байгаа. За тэнгууд яг энэ өдөртөө маань ингээ таараа гараад ирнэ. За өнөөдөр хичээлээр бүгдээрээ 6 төрлийн гаригийн мэдээллийг боловсруулах хичээл орлоо. За та бүхэнд өнөөдөр хичээл таалагдсан бол subscribe дараарай. Найз нартай заавал share хийгээрэй. За тэгээд манай хичээл дээр өөр санал хүсэлт байх юм бол комментээр бичээд өөр шийдвэрлэх кейс байх юм бол шийдвүлээд хүмүүстэй хуваалцах сэдв байвал хэлээрэй. За тэгээд та бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ энэ хичээлээ маш олон хүмүүст хүргээд бүгдээрээ энэ Excel дээр хийгддэг гар ажиллагаануудыг багасгаад илүү их хамтдаа урагшлахын төлөө хичээцгээе. За тэгээд өнөөдөр хичээл таалагдсан бол дахин хэлэхэд subscribe дарахаа мартаваа. Баярлалаа. Баяртай манай хичээл гэх юм уу таалагдсан бол дахин хэлье subscribe дараарай.